аудио эдис үзүүлж байна. Он тооллыг нь сайн санахгүй байна. 200 гаруй жилийн өмнө юм уу да. Нэгэн маш хомхой, маш муухай төрөмгийн зан авиртай баян амьдардаг байж. Тэрээр нэг эмэгтэй зарцтай бөгөөд түүнийг дандаа зодож занчиж байдаг байсан юмсан ч. Гэтэл нэг удаа цайтай аягийг нь санамсаргүй унгатал маш ихээр бачимдаж гартаа тааралдсан бүдүүн банзан модоор хоёр хөлийнх нь өвдөг рүү зохиод авч. Нөгөө эмэгтэй зарц өвдөлтөндөө болоод ухаан алдчихж. Хомхоо баян ч хүн алжглаа гэж сэтгэн учиргүй айж тэр цаг үеийн хүнийг нас барах үед нь хээр гадаа ил хайдаг заншил ёсоор их холоо аваачаад хайчихч л дээ. Хэдэн цагийн дараа нөгөө бүсгүй ухаан оров. Харин түүний хөл мэдээг болсон байлаа. Хэд хоног яг тэр байдлаараа хаашаач хөдөлж чадалгүй хэвдсээр л байв. Аргагүй эрхэнд арай хийж мэдээг болсон хөлөө чирэн байж мөлгсөөр нэгэн чонын идэд хайсан малын сэгтээ тааралдав. Ихэд сэжиглэж байсан хэдий ч маш их хөлсөж байсан тул багаар манхнаас өмхөлж идэв. Тэр сэгний ачаар л хэд хоног уйл залгуулж амьдралаа. Гэсэн хэдий ч хөл нь мэдээ орохгүй л байв. Тиймээс тэр бүсгүй нэг ясыг эрлэж байгаад өвдөгний үеэр нь хоёр хөлөө тас хэрхчихжээ. Хоёр хөлгөө болсон тэрбээр хоёр гар дээр нь сунайх мэд өсөрч явдаг болсон байна. Хамаг бие газраараа чирэх газраар нь чирч, өсрөх газраар нь өсөрч явсараа огтон зурм тарваг гэх мэт жижиг амьтдаар хооллдог болов. Шүдэн жургаад хурд соёотой болж гар нь байнга өсөрч явдаг болсон тул булчинлаг мөн маш хурд сарвуутай болоод иржээ. Ховцос гэх юм түүнд үлдээгөө учир хөх дэлэнгээ унжуулсан нээл өснөөсөр хужигдсан нэг үгээр хэлбэл алмас шиг л амтан болж байгаа. Гарны болжтой нь маш сайн хөгжсөн учраас маш хурдтай давхидаг. Бараг л морьтой хүнтэй уралдахуйц болсон байлаа. Хэдий огтон зором тарваг мөн замд дайралдах сэгэр хоолдог байсан хэдий ч хязээж бүрэн цадтлан идэж чадахгүй л байв. Харин нэг удаа хоноо хариулж яваа жаахан хүүг холоос олж харжээ. Хэдий хүнж гэлсэн жаахан хүүхэд тул дээлэх тул хүүг морин дээрээс нь шүүрч яваад өөрийн амьдардаг уул хадан даваачин улаан гараараа урж тастан идэж эхлэв. Анх удаа гал бүрэн цадсан мэт санагдаж хүний махал хамгийн амттай мэт санагджээ. Тиймээс яваандаа хоноо хариулж яваа жаахан хүүхдүүдийг морин дээрээс нь шүүрч яваад иддэг байсан бол цаашдаа шөнөөрөө болсон хойно айлын гэр тойроод чих тавин чагнадаг болж. Учир нь тэгж айлын хүүхэд гэрийн аль талдаа байгааг мэдэж аван мэдэнгүүтээ гэрийг нь сөхөн хүүхдийг шүүрч аван зугтаадаг болж. Хэд хэдэн айлын хүүхдүүдийг хулгаасны дараа хаваарын хүмүүс сандралдан өөрсдийн дундаас хоёр хүнийг сонгон тэр үстэй амтныг агнуулахар болов. Нэг нутгийн сайн анчин өөрийн саналаар явгуулж харин нэг хашир өвгөн түүнтэй хамт явхар болж. Тэр хоёр маш удаан түүнийг хайж явлаа. Нэг орой болсон хойно хээр гадаа хоноглох аюултай тул нэг ойрхон харагдсан айл бараад. Гэрт орон амар мэндийг нь асуудал бөөн уйлаа майлаа болж гсэн. Манай баг хүүг аваад явчихлаа гэдэл ойлолдож байж. Тэгэнгүүт нөгөө хоёр шууд л моринд мордоод тоос манарсан зүг нэгэн элгэн хадны зүг мөрмөшгөн явлаа. Нэлээд удаан явсны эцэст өнөх мангасыг олж гарав. Тэрээр нөгөө хадны оройд тэргэл сарны гэрэлд саяхан шүүрсэн нөгөө хүүг улаан гараар тас татан идэх ажээ. Манай өвгөн анчин худах сэлмээ бэлдэн хоёр талаас нь зэрэг дайрахаар болж зэрэг оройлоо мазаж эхлэв. Дөхөж ирмэгцээ хоёул зэрэг дайран дээр дорон орон хазуулж самардуулан байж арай гэж нэгэм хөлж баглаж авлаа. Өөрсдөө гартал ховц нь урагдчихсан нээл цуснаж болсон байлаа. Нөгөө магчин хүлээстэй чигээр нь чирж зам зуур их цус алдсан учраас ухаан алдах шахсаар арай гэж нэг айлд хурж ирлээ. Тэр айлд болсон үйл явдлыг ярьж хөөрч суутал нөгөө магчин тэдний ярилцахыг сонссон суусаар хүн хэлээ сансан бөгөөд багаар ярьсаар өөрийн дүүхийг ярьж өгсөн гэнэ үлээ.
Хэрэв танд ямар нэгэн санал хүсэлт байгаа бол та дараах Facebook хаягаар холбогдорой.